Дэлхийн монголчуудын эмдэл радио 88-ны урлагийн дээр сугатар болон сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгаланг дахин айлтгая. 7 өдрийн даваагаас баасан гарагийн ягэн цаг мөчөөд радиогийн 2 дугаар студиэс урлагийг мэдрээ гэсэн уриатаагаар сонсдог урлаг нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг одоо Улаанбаатар хотод 16 цаг 11 минут болсон. Өнөөдөр 2025 оны 6 дугаар сарын 16-ны даваа гарагийн сонсдог урлаг нэвтрүүлэг кино ертөнц болон гараа хүрэхэд бэлэн болсон байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ занариулагчаар мөнх цэцгийн төвшин баярнаар айлтж байна. Өдрийн минь төргий. За өдрийн минь төргий, шинэ 7 өдрийн минь төргий. За баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран айлгчаар ханаа том уу гинт эхэлтгээ. Үүнд тайлбарлахад үргэлж бэлэн гэсэн уриатаагаар тайлбарлахад за мөн 1000 GB дата, 1000 контент үзэх хэрэгтэй ондоорын хамтран ажиллаж байна. Баярлалаа. За нэгд өдөр бол бид нар кино болон киноны болон кино ертөнц. За тийм. Киноны ертөнцөөр би өнөөдөр юу хүрэх гэж байна вэ гэхээр 2013 онд нэлээд дээр үед гэсэн. Одоо 12 жилийн өмнө нээлттэй хийсэн. Маш сонирхолтой нууцлаг шинжлэх ухааны уран зөгнөлт Koreans гэдэг буюу юм шүтэлцээ гэдэг уран сайхны киноны талаар ярьж өгнө. За энэ кино маш хямдхан буюу $50,000 бүтээд $50,000 гэдэг чи юу вэ энэ ч одоо. Дипломын ажил шиг юм болсон. Тэгээд $1 сая орлого олсон. Цусын найс юм шүү. За киноны зураг авалтыг ерөөсө 5 хоногт хийгээд дөрөвдийн яриаг бол бүхэлдээ импровизацаар нь хийгдсэн гэж буюу нөгөө жинхэнэ байгалийн мэдрэмжийг төрүүлдэг. Синхронны шууд ингээд байгаль дээр нь микрофон тавьж авцсан. Дуу оруулаагүй. Тийм байна. Koreans бол уран зөгнөлийн сэдвийг маш ухаалаг логиктойгоор тайлбарлаж чадсан ийм бүтээл гинэ. Багт сур бүтсэн ч санаа нь том, үзэгчийг удаахгүй дараагийн үзэгчтэй ярилцах сэдв энэ хүмүүс ингэ ярьдаг. Тэр тэгэхэд ингээ амар сонь болцсон те. Гэт ингээ хоорондоо ярьдаг штэ. Яг ийм яриа өрнөх тийм маш олон сэдвүүдийг өгж үлдээж чаддгаараа бол онцлогтой. Inception шиг онлын гүнзгий утгатайч камерын өмнө бол маш энгийн харагддаг ийм кино. Inception чи ингээл нэг юм бүр дэлхийн эргэж мэргээд бүр сонирн болгоо ичдэг штэ. Толгой эргүүлээд хаанч зүудэн дотороо яваад байгаа зүуднийхээ хаана яваад байгаа ч гэдэг юм уу те. Нэг бол ингээд нөө хар нүхэндээ ойртчихгууд чи ингээд нөө нэг цаг хугацаанд зогсож могсоод ингээд бүр толгой эргүүлээд хүүхэд нь энд ингээд суугаад байхад номын сангийнхан цадалт аав нь хөвөөд байдаг ингээд нэг жоохон ойлгоход жоохон хүнд байдаг бол энэ бол зураг авалт маш амархан энгийн гинэ. За кино зохиолыг James Ward Birkitt бичиж өөрөө киногоо найруулсан. IMDb дээр бол 7.2 гэдэг чинь амар өндөр үнэлгээ юм байна. Rotten Tomatoes дээр болохоор 85% явдаг энэ кино бол кино надмуудаас нийтдээ 6 шагналд хүрсэн ердөө давгүй ийм сайн кино байгаа. За одоо ингээд киноныхаа үйл явдлыг ярьж өгье. Нэгэн орой ойртон өнгөрөх сүйт додыг харангаа үчиг зугаатай өнгөрүүлэхээр 8 найз цугларддаг. За Гол дүрийн бүсгүй Эмили, түүний найз залуу Кевиний хуучин найз бүсгүй Лори болон бусад найзууд нь байлаа. Тааш юм би X-тэйгээ тэгээд найз шинэ найз өгөнтэй хамт яваад идэг юм уу? Тийш тэгээ сайн найзууд болоод үлдчихэж байхгүй юу? За Гэвч сүүлд ойртон ирэхийн хэрээр хачин зүйлс өрнөж эхэлнэ. Гар утаснууд нь нэвдэрч, тог дасарч, гэрийн утас ажиллагаа болж гадаа бүхэлдээ пад харанхуй болдог. За Зөвхөн ганцхан байшинд гэрэл ассан байдаг ч тэр нь яг өөрсдийнх нь байшинтай ижил харагддаг. Найзуудын хоёр нь гадагшаа гарч шалгаад эргэн ирэхдээ тэд яг өөрсдөө ижил хүмүүсийг харсан гэж айсан байдалтай тайлбарладаг. Тэнд байсан хүмүүс яг өөрсдийнх нь ижилхэн хувилбарууд байжээ. за Эндээс эхлэн үйл явдал хурцдаж тэд сүүлд одны улмаас олон параллел ертөнц хоорондоо огтлцож хүмүүсийн биегийнх нь олон хувилбарууд нь нэг дор оршиж байгааг ойлгоно. ямар амар юм бэ те. За байшин яг адилхан байшин гэрэлтэй болоод байдаг. Очоод харсан чи яг өөртөө адилхан хүмүүс байгаад байдаг. За Харанхуй далах бүрд өөр орчлон руу, өөр байшин руу орж өөр хувилбаруудтайгаа нүүр тулгарна. яана за Хүн хаалцын нэг хүүхэлдэйн киноны хувилбар дээр нэг ингээд тэрнтний хүн хаалц, энтхийн хүн хаалц гэдэг баахан юмнууд ингээд зэрэгцээд идэг. Тэр шиг л юм байна шүү дээ. Гэхдээ энэ одоо яаж ил за нэг өөртөө адилхан хүнтэй тааруул болж юм. Юу олон юм. Харин тий. За Эвнэртэй байсан найзууд нэгнээс ижиглэн бие биедээ итгэхэ болж нэгнийхээ хэний ямар хувилбар болохыг мэдхэ болно. бүр
Тэгээ одоо энэ нөгөө надтай сууж ирсэн үү? Аха. Яг мэдээ болж байгаа юм. Энэ надтай сууж ирсэн нөгөө нэг найз маань мөн үү? Альсвал өөр газрын нөхөр хүрээлэн гэдгийг мэдээ болсон. Зарим нь өөрийн орчлон тэмдэглэх гэж хүзүүндээ өөр өнгийн гэрэл зүүж цаасан дээр өөрийнхөө тухай бичнэ гэсэн ч энэ нь улам их бодлоо үүсгэнэ гинэ. Киноны төгсгөлд гол дүр Эмили олон параллел ертөнцөөр явж өөр хувилбаруудаа харж сэтгэл нь дүгшиж эхэлдэг. Зарим байшинд хүмүүс маргалдаж заримд нь ухаангүй байж идэг гинэ. За. Ингэж явсаар Эмили өөрийнх нь амьдралд илүү төгс байгаа мэт харагдсан. Нэг байшинг олно тэнд Кевин түүнд хайртай бүх зүйл тайван сайхан харагдана. Ингээд Эмили өөрийнхөө тэр ертөнцийн хувилбарыг ухаан алдуулж ван түгжээд оронд нь өөрөө суугаад Кевиний хажууд инээмсэглээд суугаад идэг. За. Шин төгс амьдралаа эхлүүлэх гэж оролдож байгаа нь тэрэлтэй. Нөгөө тэнд байсан нөхрийг ингэсэн шүү дээ. Гэвч өглөө болоход Кевиний гар утсанд дуудлага ирнэ. Дуудлагыг хийж байгаа хүн бол жинхэнэ тэр ертөнцийн Эмили би ван түгжигдсэн байна. Хувилбар. За. Энэ Эмилигийн оролдлого бүтлгүүцнийг параллел ертөнцүүдийн хоорондын хяналт байхгүй бүр мөсмөн бодлоо болж байгааг харуулдаг. Эмили төгс ертөнцид очисон ч гэлээ бүх зүйл хяналтаас гарч одоо бүр өөр төвшний эргэлзээ айцыг эхлүүлж байгааг илэрхийлснээр кино төгсдөг. Корнсийн төгсгөл нь төгс амьдралыг хүчээр булааж авч болдоггүй маа. Хувь заяа сонголт бүрийн цаана хариуцлага эргэлзээ хүн чанарын сорилт байгааг илэрхийлдэг. Төгс амьдрал гэж үгүй бидний шийдвэр бүр үр дагавартай юм юу? Яг үнэ. Үйл юур байгаа гэдгийг бас харуулдаг. Зөвхөн кино. Тийм байна. Би өчтөр movie box ухаж явж байгаа бас нэг амар кино үзсэн. Нэг Greenland гэдэг киног үзсэн үү? Дэлхий дээр нөгөө нэг Мексикт нэг солиргооноо динозаврууд өгсөн гэдэг шүү дээ. Тэрэн шиг тийм солир дэлхий дээр унж байгаа байхгүй юу? Мангар олон. Тэгээ том жижиг баахан солирын бороо шиг юм ороод. Тэгээ хамгийн сүүлд нь ер нь дэлхийг 9 сар харанхуй болгодог тийм том юм унчиж байгаа байхгүй юу? Тэнгүүд Америкийн засгийн газар яг чухал хүмүүс рүүгээ мессеж бичээд та нарыг ингээд авч үлдэхийн тулд пункт оруулах гэж байна гэд. Тэгээд нэг юм залуу ихнэр хүүхэд нь сахарын өвчтэй. Тэгэл тэр нөгөө пункт рүүгээ явж байгаа оронд дээрэмдүүлж мээрэмдүүлэл тэнч хүний нөгөө нэг жинхэнэ араатналыг аршингууд нь гараад ирсэн. Тэгээд салгаж явсараа байгаад нэг жижигхэн онгоцоор очиод нэг дөнгөж юу руу ороод нөгөө пункт руу ороод нөгөө амар юунд буугаал солир нь буугаал. Тэгээ 9 сарын дараа дэлхийн ингэсэн чинь те энэ тэнд нэг хэдхэн хүн амьд үлдсэн. Тэгээд хоорондоо яриад Майамигаас ирж байна Гринланд бид нар энд хэдэн хүн амьд байна шүү мэн шүү гэл ингээл яриад тэгэл дуусдаг. Лаг кино байсан бас. За хамтран ажиллагч ярьж байгаа юм уу? За тийм. За Улаанбаатар хотод 16 цаг 19 минут болсон нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар 1000 ГБ дататай 100 мянган контент үзэх хэрэгтэй Ондори хамтран ажиллаж байгаа. За Ондори. За Ондо болон Оригийнхан нийт хэрэглэгчтэй зориулаад Ондори гэдэг нэртэй энэ одоо Ондо Ори хоёрыг нийлүүлсэн байгаа шүү дээ. Ондори нэртэй ийм шинэ багц бүтээгдэхүүнээ танилцуулаад за 1000 ГБ дата болон Ори платформ дээрх 1000 гаруй контентыг хязгааргүй үзэх эрхийг нэг дор санал болгож эхэлсэн. Жаргаж байгаа сте. Өөрчлөлтийг Оригоос гэдэг нэг зөвүүнтэй тэгдэж штэ тий. Яваач юм уу ааш. Хэрэг бүгдийг те энэ 1000 гаруй контентыг 1000 ГБ датагаар зүгээр хангалттай үзнэ сте. За тэгээд шинэ багц нь хэрэглэгчдийн сонирхол дадалд нийцсэн шинэлэг шийдэл бөгөөд энэ багцыг авснаар контент үзэх явцад дата дуусах, цэнэглэх гэж цаг үрэх зэрэг хүндрэлүүдийг бүрэн арилгах боломжтойгоор онцлогтой. Тэгэхээр Монголд анх удаа хязгааргүй, хугацаагүй датаг санал болгож эхэлсэн. Ондоо болон видео стриминг үйлчилгээний цогц жишээлбэл Оригийн одоо хамтын ажиллагааны шинэ шат болж байгаа энэ багц нь Монголын одоо контентын үйлдвэрлэл, түгээлтийн цоошин боломжуудыг нээж хэрэглэгч төвтэй үйлчилгээгээр шилжих зорилготой байна. За хэрэглэгчдийн хэрэглээ улам ихсэж байгаа энэ үед Ондо Ори гэдэг багц нь хэрэглэгч бүр өөрийн амьдралын хэв маяг сонирхол хэрэгцээнд тохируулан дата хэрэглээгээ хянаж контент үзэх боломжийг олгож байгаа. Найзууд хамт олноороо цуглан цагийг өнгөрөөх, гэр бүлтэйгээ кино үзэх, ганцаараа дуртай цувралаа шимтэн үзэх аль ч тохиолдолд танд Ондори одоо таны хэрэгцээг бол бүрэн хангана. За Ори платформ нь Монгол болон олон улсын шилдэг кино, баримтат нэвтрүүлгүүд, цувралууд, хүүхдийн контентууд болон одоо энэ сүүлийн үед гараад байгаа энэ залуучдын контентууд зэрэг өргөн сонголт бүхийг
одоо үзэх юм ярууд бол дүүрэн гэж ойлгож болно. Тодорхой хэлэхэд нэг хэрэглэгч энэ вакцыг ердөө 3 удаа авах боломжтой тул дуусгаас нь өмнө амжаад энэ ондорыгоор цэнэглээрээ ондороо вакцин аваад зуныг бүгэлдэн зугаатай болгоорой. Та ондоо цэгмэн болон ойрын цэгмэн сайтууд руу орж ондори вакцаа идэвхжүүлээрэй. За тэгээд та ондоо цэгмэн болон сайн хэлсэн тийм үү. За ингээд 1866 гэд ондоогийн дугаараас бол та 66 гэдэг дугаар руу холбогдох боломжтой байгаа. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар 1000 ГБ дататай 1000 контент үзэх хэрэгтэй ондори хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За үргэлжлүүлээ. Нөө Кристофер Ноланы бид нар дээр ярьжсэн шүү дээ нэг Хомерийн Одиссегээр Кристофер Нолан кино хийж байгаа гэдэг. За эн чинь бол те бүр хийгдээд эхний зураг авалтууд нь Сицил болон Мароккод авагдаад. За. Тий. Газрын дунд тэнгисийг тойроод авагдсан гэсэн үг. Тэгээд одоо дараагийн зураг авалтууд нь болохоор Шотландд хийгдэж байгаа юм байна. За. Зүүн хойд зүгт хатан зохионы оройд байрладаг Findlater гэдэг. Findlater ч юм уу. Ийм шилтгэний киноны зураг авалт зориулаад өөрчилж байгаа гинэ. За. 5 сарын 27-оос 7 сарын 25-ны хооронд шилтгэний талбайд олон нийт нэвтрхийг хориглосон ойр орчмын зам автомашины зогсоодыг нь хаагаад хүмүүсийг ойртуулахгүй хамгаалт босгоод ингээд нөгөө манайхан ч нь бол зурагт гарлаа гэж тэгдэг шүү дээ. Яг ийм натур нь бол тэр юуг тойроод тэр шилтгэнийг тойроод их том талбайг эзлээд хүмүүсийг оруулахгүй байгаа юм байна. За. Нолан киноны ажлаа Море Абердиншир гэдэг газруудад үргэлжлүүлэх бөгөөд Калм, Баки, Портсой зэрэг шилтгээнүүдийг зураг авалтанд эсвэл кино багийнхны байрлах байранд нь ашиглаж байгаа гэж За байна. энэ нөгөө усан онгоц зам мавнуудаа бүр сайхан бэлдээд тэгээд тавьчих. Дүр ирээ зогсцсон гэж байна. Одоо ямар сандал Нолны аврах хөлөг онгоцнууд Шотландыг эзэллээ гэж ярьж байгаа гинэ хүмүүс. Одиссей кинонд Matt Damon, за гоё дүр. Anne Hathaway, Zendaya, Tom Holland, Robert Pattinson, Charlize Theron, Lupita Nyong'o, John Bernthal тэргүүтээ олон од оролцож. Яа энэ ч оддын чуулган болж байгаа юм байна. Энэ кинонд Эртний Грекийн Итакагийн хаан Одиссей Троен дайны дараа гэрлүүгөө буцаж байгаа урт аяллаа тухай өгүүлдэг. Наадах чинь бараг 10 жил гэртээ харж чадахгүй дунд нь нөгөө бөөн саад бэрхшээлдэх болоод юм болдог шүү дээ. Тэрийг харуулсан юм байна л да. Мунжууд гарч ирээд Синтбад далайчин дээр энэний талаар энэний зарим нэг хэсгүүд гардаг те. Гомер. Тийм. Одоо наадах чинь яг тэр 10 жилийнхэн их аяллыг л үзүүлсэн кино юм байна л да. Нолан 2023 онд Oppenheimer киногоор томоохон амжилтанд хүрч шилдэг найруулагчийн төрөлд Оскарын шагналд хүртсэн 250 сая долларын төсөвтэй гэж шүү. IMAX технологиор бүтсэн Odyssey кино 2026 оны 7 дугаар сарын 17-нд нээлттэй их төлөвлөгөөтэй байгаа ба өмнөх Oppenheimer киноноос илүү амжилтанд хүрнэ гэж найдаж байгаа. Үнэхээр солиор болохоор байсан. Би энэ юуг нь үтсэн. Ингээд нэг урдчлаад нэг жижиг тийсер мисер хийгээд цацдаг. Энэний тэр нэг гарч байгаа мангасууд, зангасууд тэн дээр байгаа дөрүүдийнх нь хөгжүүлт. Үнэхээр солиотой юм байна. Энэ чинь юм үлгэр домгийн кино штэ. Тэгээ үнэхээр гоё байсан. За үнэхээр хүмүүс бол энэ кино гараад тесрэлт болно гэд хүлээлттэй байгаа. Манайхаа одоо яг манай найруулагч нөгөө нэг тоглож байгаа жүжигчдийн зургуудыг бүгдийг гаргаж ирээд тавьчлаа, орж ирээд гараарай. Зүгээр одоо ч болгоо. Тийм байна. Тэгээ яг манайх ингээд нэг бими бол ингээд ганц нэг хүний нэр яг өөрийнх нь нэрээр хэлэхээр таньдгүй шүү дээ, тий. Бас байна. Matt Damon Odyssey-д тоглож байгаа юм болоо да, тий. Хамгийн эхлээд дурдж байгааг бодоход. Магадгүй баг. Тий. За одоо би та бүхэнд эх 7 дугаар сард нээлттэй хийх гэж байгаа цуврал кинонуудыг танилцуулах гэж байна. За. DC-гийн Superman 2025, Fantastic 4-ийн дараагийн анги гэдэг ингээд цувралууд явж байгаа. 7 дугаар сарын 11-нд найруулагч James Gunn DC ертөнцийн домогт баатар Superman-ийн шинэ анги нээлттэй байна. За. Би одоо ингээд гайхаад идэг байхгүй. Superman ингээд гараад идэг. Superman анх ингэж ирсэн юм аа. Аав ээжний хүмүүс юм аа. Тэгсэн юм аа. Тэнчэнээс ирсэн юм аа гэд бүр төрсөн эцэгхийн тухай урд кино гарсан.
одоо Супермен дээр юу гарах юм бол гэж бодогдоод идэг байхгүй. Яадын дахиад нэг үйл явдлаа ядаргаатай Тэгээд тий. нэг юм олоод хийсэн дэлгүү. DC-ийн ертөнцийн шинэ эхлэл болсон Суперменээс тэдний ирээдүйн амжилт шууд тодорхойлогдно гэхэд буруудахгүй. Киноны үйл явдал оны өмнөх нь нээлттэй хийсэн Creature Commandos буюу гэдэг нэртэй 2024 онд нээлттэй хийсэн энэ анимашн цувралын дараах үйл явдлыг харуулах бөгөөд DC ертөнцийн дараагийн кинонуудын үндэс суурийг тавих олон шинэ супербаатруудыг танилцуулна гинэ. За ингэдгээ. За ингээл за одоо ч үзүүлэх юмгүй болоод ингэ дахиад шинэ баатар гарч ирдэг тий. Найруулагч Джеймс Ганн бол гол дүрийн жүжигчин Henry Cavill-ыг David Corenswet-ээр сольсон шийдвэрийнхээ тухайд бол шинэ Супермений залуу туршлага багтай үеийнхэн түүхийг өгүүлэхээр төлөвлөж байгаа тул Супермений залуу туршлага багтай үеийнхэн түүхийг өгүүлэхээр төлөвлөж байгаа юм байна л да. За. Ийм тулд насны хувьд тохиромжтой жүжигчин сонгох шаардлагатай болсон нэмээ тайлбарласан байна. За харин нөгөө талд нь 7 сарын 25-нд Marvel-ийн 6 дугаар үе албан ёсоор эхлэх болно. Гайхамшигт 4 анхны алхам киноны үйл явдал 1960-ад оны Нью-Йорк хотод өрнөх бөгөөд найруулагчаар нь WandaVision-ы Matt Shakman ажилласан байна. За гайхамшигт 4 бол Marvel-ийн анхны гэр бүл гэдгээр алдартай. Тэр нь ч утгаараа комик номын түүхэнд чухал байр суурь эзэлдэг. Харин анхны алхам төсөл эдгээр домог дүрүүдийг орчин үеийн үзэгчдэд шинэлэг утга учиртай байдлаар дахин танилцуулах боломжийг олгож зогсохгүй 6 дугаар үеийн эхлэлийг амжилттай тавих учиртай гэнэ. Энэ дөрвч нь бол нөгөө нэг сансарт нисэж явж байгаа л сансрын шуурганд өртөөд ингээд нөгөө нэг гений өөрчлөлтөнд орсон нөхдүүд шүү дээ. Тэнгүүд бүр 60 оны үеийн Нью-Йорк гарна гэхлээр яг бүр ингээд анх тэ эднэр яаж эхэлсэн гэдэг л гарах гэж байна да тийм шиг л байна. Тийм л болж таарлаа да. Мөн бид киноны төгсгөлийн хэсгээс 90 онд нээлттэй хийх гэж байгаа Avengers буюу ертөнцийн төгсгөл. За бүтээлийн гол эсрэг дүр болох Victor Doom-ыг харах өндөр магадaltaй гэж байна. За энэ нөгөө нэг Doomsday гэдэг Avengers-ийн одоо хүлээгдээд байгаа нь болохоор тэр Doomsday буюу нэг амар том эсрэг дүрийн бүр нөгөө нэг юм бүх чулууг цуглуулдаг баг юм шүү дээ. Тэрнээс ч амар баг ирнэ гэдэг байгаа юм. За. Тийм гарыг нь энэ нөгөө нэг ямар дүр блэ? Гайхамшигт дүрийн төгсгөл дээр харуулчих магадгүй гэж үлээж байгаа юм л да. Харин энэ зундаа багтан Wednesday сувралын 2 дугаар үйлрэлд нээлттэй их учиртай киноны гүйцэтгэх продюсер Al Gough болон Miles Miller нар үзэгчдэд илүү харанхуй гүнзгий зүйлийг мэдрүүлэхээр хамлаж байгаа. Энэ үйлрэлд гол дүрийн баатар Нойр Мөр Академид суралцаар байх бөгөөд үйл явдал нь 2025 онд өрнө гэж байна. За. Энэ цаг үед тийм байна. Тэр ингээд толгой эргүүлээд. Өмнөх үйлрэлд Адамсын гэр бүлийн гишүүдийн тухай төдийлөн гүнзгий хөндөөгөө бол шинэ үйлрэлд түүний ээж Мортишагийн дүрд Кэтрин Зета-Джонс тоглож байгаа юм байна. Вау. Аав Гомезийн дүрд нь Луис Гузман тоглож байгаа юм байна. Дүү Паксли энэ Пакслигийн дүрд Исаак Орденс тоглож байгаа. Энэ 3 дүрийг илүү чухал дүртэйгээр гарч ирнэ гэж хэлсэн байгаа. Тэгэхээр одоо энэ нөгөө гол дүрийн маань яг артлын нөхдүүд нь бол илүү тодорхой болж гарч ирэх нь. Мөн энэ үйлрлийн хамгийн том гинти мэдээ бол мэдээж Lady Gaga. За. Түүний дүр одоогоор нууц хэвээр байгаа ч Wednesday-гийн ертөнцид түүнд зориулсан дүр гаргах нь сонирхолтой сорилт байх нь намжиггүй. Эсрэг дүр, эерэг дүр бүү мэд. Ямар ч байсан Lady Gaga Wednesday дээр орж ирж байгаа гэдгийг бол тов тодорхой хэлсэн байгаа. За ингээд энэ зам бол биднийг бас удахгүй нэ. Тийм байна. DC-ч тесрэлтийг гэж чинь Marvel-ч тесрэлтийг гэж чинь иймэрхүү л сонирн биднийг өгч байгаа юм байна да. За манай төгөлдөр битсэн байна. Гэрлэгч ярьж өгсөн 80 настай эмээ Деважинд очдог киног үзсэн. Гоё кино юм лээ гинэ. Энэ угаасаа гоё кино байхаар байсан. Би нөө юу яадаг гэсэн баггүй юу? Одоо ингээд нэг юм хүмүүсийн өчнөө цаг хугацаа хүч хөдөлмөр зарцуулж хийсэн киног зүгээр л нэг багийн авчраал ингээл хэдхэн минутын дотор ингээд яриад өгчдөг нөгөө кино задлан мадлан ингээд янз бүрийн одоо нөгөө альмас муугэт гайд мачулуу тэр мөр нь би жоохон дургүй байсан байхгүй юу. Тэгсэн чинь би нөгөө надад үнэхээр ойрд ингээд зурагт үзэх зав байхгүй. Тэгээ би өчигдөр штэ те 3 ширхэг 16 ангитай киног нэг цаг дотор 3 цаг дотор үзчихлээ. Тэр тийм юм.
олон ангитай кино бол бас зүгээр юм байна. Йоо. Би сая бас чамд нэг кино яриад өглөө шүү. Тийм харин тэглээ. Гринланд гэдэг кино яриад өчтсөн шүү. Тэгээд манай одоо сонсдог урлагаар чинь энэ кино бол гоё эсэн. Кармаг бас манайх айгүй хүзсэн гэсэн. Нөгөө нэг амьдрал чамд жүрж өгнө бэлгэлэн. Энийг бол одоо ч хүмүүс үзээр л байгаа. Тийм үзээр л байгаа. За энийг бас ярьж өгсөн шүү дээ. За Улаанбаатар хотод 16 цаг 31 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ ажиллагчаар Mars брендийн хүслийн бэлэг дэмжээ ажиллаж байна. За тэгэхээр та өөртөө байрлах бүх сүлжээ дэлгүүрээс Mars Sneaks TVX Orbit-ийг нэгтгэсэн ийм амттай чанартай хүслийн бэлгээ худалдаа аваад бэлгэний хайрцаг доторх QR кодыг U-Point апаар уншуулад хурд эргүүлж iPhone 16, AirPods 4, iPad mini, цахилгаан скутер, Absolute English сургалтын эрх зэрэг нийт 3360 азтантай бэлгээс хүүхдүүдтэй авч өгөөрэй. За хэдийгээр хүүхдийн баяр өнгөрсөн ч гэсэн яагаад заавал хүүхдийн баяраар бэлэг авч өгөх ёстой гэж тийм ээ. Инээд бэлэг сюрприз дүүрэн баярыг хамтдаа бүтээцгээе. Mars брендийн хүслийн бэлэг утас нь 88T4 8356 8810 30 61. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч Mars брендийн хүслийн бэлэг баярлаа. За баярлалаа. За сонсдог урлаг нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс урлагийг Мэдрик сүрэтгаар кино ертөнц болонгаараа хүрч байна. Тэгэхээр өнөөдөр Netflix дээр яг одоо байршиж байгаа ч гэсэн 2021 онд нээлттэй хийсэн сүүлийн жилүүдэд олон улсын кино наадмуудаар өстой нөгөө шуугуулж үзэгчдийн сэтгэлийн утсыг хүндсэн Норвегийн The Worst Person in the World буюу дэлхийн хамгийн муу хүн гэдэг уран сайхны киноны талаар ярьж өгнө. За энэ үйл явдал багтай заяа тэгсэн мөртлөө нэг тийм ихийг бодогдуулах кино байгаа шүү. 5 сая доллараар бүтээд 12 сая долларын орлого олсон. За энэ киноны нэр анх сонсоход нэг юм хин нэгнийг шүүмжлээл те яг нэг юм жигшин зэвүүцсэн юм шиг сонсогдчих. Тэгээ нэг хүнийг дундаа зогсоож байгаад нөлөөлөх гэж байгаа юм. Яг л дэлхийн хамгийн муу хүн гэдэг штэ. Гэхдээ энэ нэр нь хин нэгний тухай бус хүн өөрийгөө дүгнэж байгаа, өөртөө итгэлгүй, эргэлцсэн, бодолд автсан, миний ингээд буруу юм болов уу гээл те. Би одоо би л ингэчлээ гэл нэг юм өөрөөсөө асууж байгаа залуу бүсгийн дотоод шаналлын дүрслэл гинэ. За дэлхийн хамгийн муу хүн кино нь романтик, инээдмийн, драмын хосолсон ийм уран бүтээлч гэлээ. Хамгийн гол нь өөрийгөө таньж мэдэх. За нэг юм өөрлөгөө өнгөх гэдэг штэ. Тэгээ нэг хин хүн рүү ингээд хин хэнийг одоо буруутахаасаа илүүтэйгээр би хин блэ, би яасан блэ гэж нэг юм бодхууц юм философийн бүтээл юм байна. За киноны гол дүрд нь ангахаар сурж агаад дараа нь гэрэл зурагчин болох мөрөөдөлтөө хөтлөгдөөд сургуулаа сольж байгаа Жули гэдэг бүсгүй гарнаа. За энэ хүүхэн гүйжийн бодвол тэрл Жули баг те. Тийм ээ. За, Жюлигийн дотоод зөрчил, эргэлзээ, буруу гэж бодсон сонголтууд, эрсдэлтэй алхмууд. За, энэ бүхэн нь бидний л яг одоо ингээл амьдралын тусгал. Одоо алдаагүй хүн гэж байхгүй штэ. Тэ алддаггүй хүн гэж байхгүй. Дахиад тэр алдаагаа давтах уугүй юу гэдэг л бас байна штэ тэ. За, энэ кино бид нарыг өөрийнхөө өнгөрсөн сонголт, за тэгвэл өнөөгийн байдал, ирээдүйн замынхаа талаар дахин нэг удаач болов бодоход хүргэх ийм бүтээл гэж болно. За кино зохиолыг Exil Folk гэдэг зохиолчтой найруулагч Йохам Тир хамтран бичиж өөрөө киногоо найруулсан. За дэлхийн хамгийн муу хүн кино найруулагчийн Осло буюу одоо нөгөө гурамсан киноны бид нар трилог гэж ярьдаг штэ тий. За энэ одоо 2006 онд гарсан Нөхөн төлбөр. За мөн 2011 онд гарсан Осло 8 дугаар сарын 31 энэ киноны дараа гарсан сүүлийн кино нөхгүй юу? Өөрөөр хэлбэл трилог киноны хамгийн сүүлийнх ахна. За дэлхийн хамгийн муу хүн кино 2021 оны Канны кино наадамд өрсөлдөн нээлттэй ээж гол дүрийн жүжигчин Ренат Риве кино тогсон дүрээрээ шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртсэн. Бүр Канны наадмаас. За 94 дахь удаагийн Оскарын наадамд тус кино олон улсын шилдэг уран сайхны кино, шилдэг зохиолын төрөлд бас мөн нэр дэвссэн. За IMDb дээр үнэлгээ нь бол 7.7. Rotten Tomatoes дээр болохоор үнэлгээ нь 92% байгаа шүү. 92. За кино наадмуудаас нийт 44 шагнал төрсэн юм ундаг кино шүү. За одоо ингээ киноныхаа үйл явдлыг ярьж өгье. За гол дүрийн эмэгтэй нөгөө нэг Жюлигийн амьдралын 4 жилийн түүхийг нөгөө 3 бүлэг 6 үзэгдэл жүжиг гэдэг шиг 12 бүлэг, 1 оршил, 1 төгсгөл хэсэг болгон үзүүлж байгаа.
Нэг кино дотроо л Тийм. дан гэдэг. Оо яг үнэ. Одоо жишээлбэл өглөө, өдөр, орой ч гэдэм үү те ингээ 12 бүлэг нэг оршил нэг төгсгөл хэсэг болгож үзүүлж байгаа. За энэ нь найруулагчийн гол дүрийг ингээд задлаа те. Одоо нөгөө өсөлт нь хаана байгаа, уналт нь хаана байгаа. Одоо бидний амьдрал нөгөө нэг ийм географикийн зурагтай адилхан байдаг гэдэг штэ. Эргэлзээ нь хаана байгаа. За яг энэ хүн тэгвэл хаана яг аль моментод өөрчлөлтөд байгаа гэх тийм үү? Өөрчлөгдөд байгаа ингээд энийг одоо харуулах гэсэн киноны онцлогт маш сайн тохирсон гэж үздэг юм байна. За Жули бол Осло хотод амьдардаг, ухаалаг ийм дур булаан залуу эмэгтэй. За тэр 30 нас хүргэж байгаа ч амьдралдаа яг юу хүсэж байгаагаа ойлгоогүй. За ажил мэргэжлэнж тэр харилцаа тэр нэг өөрийнхөө ингээд биегээ те яг нэг өөрийн бие гэж нэг юм байна штэ бид одоо нэг өөрийгөө таньсан хүн гэж байдаг штэ те. Тэгээ би яг хин юм бэ гэдгээл олохоор тэмцэж байгаа л нэг юм эмэгтэй байгаа. За Жули анх анагаахын чиглэлээр суралцдагч удалгүй сэтгэл судлал руу ингээд шилжиж байгаа. За дараа нь гэрэл зургаар эргэж байгаа. За ингээд энэ бүхэн түүний өөрийнхөө дотоод төсөл мөрөөдлөө эрен хайх амьдралд нь яг юу тохирох вэ гэдэг эргэлзээг ингээд илтгэж байгаа. За тэр өөрийгөө дахин шинээр тодорхойлох гэж оролддогч аль нь ч сэтгэлд нь нийцдэг. Болдгүй ээ. Энэ би биш байна гэдэг. За Жули өөрөөсөө нилээд ах комик зохиолч Акселтэй танилцаад хайр сэтгэлийн холбоо тогтоож байгаа. За Аксел бол зорилго нь тодорхой, амьдралын төлөвлөгөө үзэл баримталтай, буур суртаа. Өөрөөр хэлэх юм бол одоо бүх юм олцсон одоо ер нь бол би яг юуны төлөө яах гэж амьдарч байгаа хүн бэ гэдгийг бол энэ нөхөр бол мэдсэн хүн гэсэн үг байна шүү дээ, тийм. Гэвч Жули одоо хүртэл өөрийгөө олохыг хүсэж байгаа нь тэдний хооронд мэдээж зөрчил үүсгэнэ. За би биедээ хайртай ч амьдралын хэмнэл ирээдүйн хүлээлт нь бол зөрчилдөж байгаа. За ингэж хэлсэн чинь нэг өрөө Жули ингээд нэг хормын үйлчлэгт оролцоод Эвэнд химээх нэг тийм гоё хөвгчлөлтөө чөлөө сэтгэлгээтэй залуутай танилцдаг аахгүй юу. За мэдээж үнсэлцээл дотн харилцаанд ингээд арайч орохгүй л дээ. Чил боловч шиг боллаа. Үнсэлцгийн хувьд л үнсэлцээ. За ингээд шүнжин ярилцаад нэг тийм гүн гүнзгий холбоо үүсгэж байгаа. За энэ нь болохоор Жулигийн зүрхэнд ийм гоё нэг ийм шин мэдрэмж хасааж байгаа байхгүй. Одоо яг нөгөө нэг яг дотор хүний ингээд сэрэж штэ. Шинж би юм шүү. Энэ яг ингээд ямар гоё нэг юм юу ч бодож санах юмгүй гоё тайван амьдрдаг юм бэ чи гэдэг ч юм уу те. За ингээд Акселтай харилцаандаа ингээд эргэлзэх суурь нь тавигдчихж байгаа. Ингээд Жулид амьдралынхаа одоогийн ийм нэг хэвийн байдлаас зугтаж илүү өөрөөр амьдрах хүсэл төрдөг. За Жули Акселаас салж ивенттэй хамт амьдарч эхэлнэ. За хамтдаа хөгжилтөө тайван амьдрахч Жули өөрийнхөө сонголтын тухайд эргэлзээр л байгаа. Гэхдээ шинэ амьдрал нь ч гэсэн төгс аз жаргалыг авчирсангүй удалгүй тэр жирэмсэлсэн байж магадгүй шинж тэмдгүүд илэрч эхлэхэд бүх зүйлийг дахин тунгаан ботход хүргэдэг. За одоо ингээд нэг ийм хүн ингээл нүг дуралдаг штэ тий. Тэгэл яг тэр үеийн ингээл догтлол үнэхээр гоё юу гэвэл гоё штэ. Тэгээл үнсэлцээл хөдөлцөж гүүгээл тий ингээд хинээс жижиг санаа зовох юм байхгүй яад гэвэл дуралцсан нүдэн сохорцсон. Зүгээр тэр хоёр хүн л яг тэр цаг орчинд амар гоё аз жаргалтай байгаад байгаа штэ. Ингээл гэр бүл болоод нэг гэрт оронгууд нөгөө нэг бүх зөрчлүүд эхлэн штэ тий. Шал өөр орчинд өсөр төрсөн хоёр хүн бие биенийг ойлгох хэрэгтэй болно. Миний шампунаас нэг шал танихгүй эрэгтэй хүн угаах хэрэгтэй болно. Юу илээ гэж би бодно. Ингээд амьдрал дахиад амар утгагүй болоод эхэлдэг штэ тий. Тэгэхээр яг тэр дандаа ингээд дурлалын эхний үеийн л байгаад байвал гоё штэ тий. Ер нь бол за яг дахиад ийм юм болж байгаа. За ингээд Жулигийн сэтгэл хөндүрлээд амьдралын жинхэнэ үн цэнийг ойлгоод эхэлж байгаа. Ингээ ивэнттэй харилцаанчуудаа үргэлжлэхгүй яадгүй Жули одоо л өөрийгөө ойлгож өөрийнхөө амьдрахыг хүсдэг болсон байгаа. За ингээд энэ гуниг хүндлэл уй гашуугаар дамжуулан Жули дотоод өсөлт хийж сэтгэл зүйн хувьд ингээд төлөвшөж байгаа юм л да. За энэ чинь угаасаа манайхаа философик кино гэсэн штэ. Кино юугаа хамтран ярилцж ярьж үргэлжлүүлээ. За тэгээ. За Улаанбаатар хотод 16 цаг 40 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар ханаа том уу гинт эхэлдгээ. Үүнд тайлал тоод үргэлж билээ. Ингээд тайлал тоод хамтран ажиллаж байна. За одоо бид нар чи ингээд 100 сайхан дэлгэр цаг болсон учраас зугаалга муугаалга гээл хөтөөгөөдөө явнаа. Яг нэг ингээд 100 юм чинь яавал ивэл гээл явж идэл гинт нэг найнаа түрээл тэгэл нус нөлөмсөндөө ойлтол нөгөө аяллаа утга учир байхаа бол нөгөө хүнийг торгоо яах уу инээ тэрэгээд ийм болдог. За ийм
эн чинь бол зүгээр ханиад чинь вирус шүү дээ тийм үү? Вирус хасаагүй л байж байгаа. Гинт нөгөө хүнд маань таараад тусчвал тэр хүнийг аж буруудгаад яг. Тийм учраас та бүхэн аяллахаа цүнхэндээ ийш тийшээ явахдаа тайлх хоотыг аваад цүнхэндээ заавал хийж байгаарай. Тэгээд тайлх хоот бол яг ингээд дөнгөж шинж тэмдэг илэрж байгаа үед нь бол ерөөсө өдрийн 4-оор уулгахад ер нь баргийн ханиадыг л нам дардаг гэдэг шүү дээ. Зовлон байхгүй. За тэгээд гачин сайхан тайвшруулна. Би тайлбарлаад дуугаад эфирт ороод ирэхээр хараагаар унтдаг шүү. За тэгээд нэмбэгний тааламжид амттай уг бэлтгэлд нь уухад биеийг тань тайвшруулна, таата мэдрэмж төрүүлнэ, хэрэглэхэд хэлбэр, сэгсэр, уусах, хутга, уу. Энэ бол тайлал хот байгаа шүү. За тэгээд өдөр 4 удыг хоорондоо 6 цагийн зайтай халуун бүлээн усанд найруулж ууж хэрэглэнэ. 6-аас дээш насны хүүхдэд зориулсан хүүхдийн төрөл нас байгаа шүү. Бүх ийм сангуудаа судалдаа авах боломжтой. Илүү дэлгэрэнгүй мэдээллийн яг аль бие усныхын эмч төлөөлөгч нараас 77 тэг 4 50 50 гэдэг утаснаас аваарай. 77 тэг 4 50 50. За Nobel Mongolia гэж латинаарч бичсэн болно, кириллээрч бичсэн болно. Аль нэггээр ч бичсэн та сошиал хаяг руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ханаа том гинт эхэлтгээ үүнд тайлал хот үргэлж билээ гэсэн уриатаагаар тайлал хот хамтран ажиллаж байна. Баярлалаа. Баярлалаа. За сонсдог урлаг нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс урлагийг мэдрий гэсэн уриатаагаар за өнөөдөр кино ертөнц булангаараа би дэлхийн хамгийн муу хүн гэдэг киноны талаар ярьж өгч байна. За ингээд киноны төгсгөлд Жюли ганцаараа гэрэл зурагчны ажил хийж байгаа харагданаа. Ингээд бүрэн гүйцэд өөрийгөө олоогүй ч гэсэн өмнөшгөө ямар ч байсан л төөрөлтгөө байсан. За Жюли жирэмсэн биш, ганцаараа гэхдээ илүү амар амгалан дотоод ертөнцтэй болоод өөрийн амьдралыг өөрийгөө ингээд бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч эхэлсэн байгаа. За энэ кино ямар нэгэн тийм шулуун шийдэл хариулт өгдөггүй угаасаа. Тэгээд Жюлич тэр, таач тэр, бич тэр хамгийн муу хүн бишээ. Бид бүгд зүгээр л хүн алдаа гаргадаг. Яагтвэл амьдрал заавартайгаа ирдгүү штэ. Хүн бүхэн бүх юм л анх удаага амьдарч үзэж байгаа штэ тий. Алдаа гаргана айнд. Яа яг үнэ эргэлцдэг тий. Гэхдээ үргэлж бид нар ингээ хичээсээр байдаг. Хамаг сайнараа л хичээсээр л байдаг. Тэгээ киноны хамгийн гүн утга нь ерөөсөө л энэ. За бид хизээ ямар үед амьдралдаа сэтгэл хангалуун байх юм бол Жюли бол одоо бид бүгдийн дотор орших тэр эргэлзэгч нэг нь л ахгүй юу. За харин энэ кино биднийг тэрл дотоод дуу хоолойтой маань уулзуулж өөрийгөө уучлах, ойлгох тухай хэлж өгч байгаамаа. Бити амар ингээд ямарваа нэгэн юмд ингээ амар тууштай амар хатуу байгаад байгаа чи. Заримдаа жоохон ч гэсэн буулт хийж байгаа чи өөртөө тий. Тэгээд ер нь нэг юм жоохон ингээд нэг юм альтернатив байгаа ч яг альч туйл руу бити хэтрүүлээч л гээд байгаа юм ер нь бол. За тэгээд эцэст нь хэлэхэд бид бүгдээрээ л Жюли шиг өөр тохирох ажил мэргэжил хайр дурлалыг хүлээж хайж байдгийг ухааруулах энгийн үнэн хөгжилтэй бүтээл шиг санагдсан да. Ингэдэг нэг хүн хэлсэн байдаг нөгөө нэг бид нар чи ингээд гинт ингэдэг штэ. Нилээ ингээд одоо яг ямар үед тэгдэг юм бөө мэд. Тэгтэл би ер нь энэ хорвоо дээр ирсээр юу хийлээ дээ. Надад ер нь сайн юм хийсэн юм юу вэ? Муу хийсэн юм юу вэ? Одоо би ер нь цаашдаа яг юу хийх гэж байгаа вэ? Эднэр гээд гинт нэг актер ухаантай хүн шиг боддог шүү дээ. Хүн яг тэр үедээ гэгэрж идэг гэсэн. Тэгээд майн зайн уншаад ингээ эрх мэр хэрүүлээд хэлдэг гэсэн шүү дээ. Авлаа. Хүн яг тэгэж бодож байгаа үед ингээд оюун санаа нь аягүй гоё болж идэг ингээ л дээ. Яг ингээ өөрийгөө зэхинж байгаа үедээ энэ саяны киног үзэх юм бол та баг гэгэрхэл юм байна. Тийм. Байн энэ тохиолдолд би яах вэ гэж бодоод байгаа юм шүү. Нэг өөрлөгөө л өнгөж харах юм байлээ. За дараагийнх нь How to Train Your Dragon түүхэн амжилт тогтоолоо гинэ. За нөгөө цуврал хүүхэлтэй. 2010 онд Луг хэрхэн сургах вэ гэдэг анимашн кино гараад баггүй амжилт олоод араасаа 2 анги анимашн за мөн бүрэн хэмжээний уран сайхны кино дагуулсан байдаг. За DreamWorks-ийн алдарт анимашныг одоо кино олгон амьлуулсан Universal Pictures-ийн шинэ бүтээл Луг хэрхэн сургах вэ уран сайхны кино нь нээлтийн 7 хоногт Америк нэгдсэн улсад 83.7 сая доллар. Дэлхийд даяар нийт 197.8 сая долларын орлого олж ирсэн гэж.
Одоо энэ чинь дөнгөж сая гараа үсттэй. За кино одоо ингэ чинь за би цаашаа мэдээлэл нүргээ. Би энийг хараагүй байсан. Одоо хамт би уншаад явж байгаа шүү. За. Кино 81 улсад гараад за Мексикт бол 14 сая заяа. Их Британд 11.4 сая, Хятадд 11.2 сая зэрэг улсуудад үзэлт болон ашиг орлогоороо тэргүүлсэн байна. За үзэгчд болон шүүмжлэгчдийн зүгээс Rotten Tomatoes сайт дээр бол 98% үнэлгээ. Пүү! IMDb дээр 8.1 оноо авсан. Ийм онцгой амжилт үзүүлсэн гэж байна. За кино нь Викинг хүү, Хикап болон Түүлэс лууны тухай зүрх тогтлуулам түүхийг бодит жүжигчид гайхалтай эффектээр ингээд шинчилж өгсөн гинэ. За найруулагчаар нь болохоор өмнөх 3 ангийг найруулсан Динде Белла дахин ажилласан. Одоо нөө анимашныг найруулсан хүн найруулсан юм байна. Фэнүүдийн итгэлийн бол бүр улам ингээд энэ найруулагч нь өөрөө найруулж байгаа юм бол гэд ингээд батлаад өгсөн юм байна. За 2 дугаар байранд Lilo Stitch-ийн шинэ анги нь ороод 15.5 саяын орлого олсон бол за Materialists гэх романтик драм кино 12 сая амжилтын нээлт хийсэн гинэ. Lilo Stitch бас ахаа шинэ анги гаргацсан юм уу? Энэ яадаг кино илээ? Яг үгүй нэг юм хайр гаргийн нэг юм нохошиг юм. Стич юу? Нэг нохошиг юм. Цинхэр. Тэр Stitch Stitch яриад байгаа юм аа. За. За 2027 онд үргэлжлэн гарахаар товлогдсон Луг хэрхэн сургах вэ кино нь 2025 оны хамгийн амжилттай уран бүтээлүүдийн нэг болох нь ийхүү тодорхой болж байна. За ийм шинэ мэдээлэл дээ. Хөөрхөн ер нь ингээд сүүлийн үед чинь нэг шин юмнууд их гоё амжилт толоод байгаа байхгүй юу. Хүүхдийн киног ингээд уран сайхны кино болохоор энэ нь маш амжилттай явж болох юм байна гэд уран сайхны киног бас хүүхдийн кино болгоод тэр нь амжилттай болсон ч гэдэг юм уу те. Ийм гоё юмнууд гараад байна. Хизээч наад чи илүү болохгүй дэ гэсэн юмнууд нөөдүүлээс илүү болоод байна шүү дээ. Саяныхаа энэний өмнөх зургийг баяраа өгдөө сая ингээд нөгөө биш энэ Стичийн өмнөх зураг яг тэр Луг хэрхэн сурахгүйгийн Google-ийн киноных нь баатруутай заяо. Яг жүжигт нь бүр майр адилхан юм байна. Энэ нөхдүүдийн энэ дүрд нь энэ хүн тоглосон гэсэн нөө. Тийм. Йоо өөр амар адилхан хүмүүс байгаа байхгүй юу? Хөөрхөн. Ер нь бол хөөрхөн. Тэгээд одоо ер нь бол уйтайхаа боллоо шүү. Тийм тий. Тийм шинэ кинонууд ингэж цувралаараа гарч ирээд Луг хэрхэн сургахаа бол бүр ингэж бриллиант идэ явахгүй тий. Яаж тэрийг ингэж хүн ингэж бодож одоод тий нэрээ луу сургадаг хүүхэд байвал гоё юм байна. Ингэж бодно гоё байгаа. Харин тий. Гэтэ надад энэ үлгэрийн кино, хүүхэлдэйн кино, анимашн, аним эднэрийг зурдаг хүмүүс, зохиодог хүмүүс амар тийм өвөрмөц сэтгэлгээтэй хүмүүс байдаг. Гэтэ одоо жишээлбэл ингээд өөрийнхөө ингээд зүгээр багада юу ч хамаагүй ингээд боддог штеп бид нар тий үүлний ингээд дүрслэл мөрслөл хараад тэгэнгүүт тийм юм болчлоо ч гэдэг юм уу тий зүгээр л ийм боддог янз бүрийн ухаа өөрийнхөө бодлыг ингээд зураал тэгэл хүүхлийн кино болгоод эсвэл кино болгочдөг хүмүүс гоё тий ер нь л гоё тий мэдрэмжинч тэр бүх юм нь гоё. Яг ер нь креатив тий сэтгэлгээг нь хөгжүүлэхлээр хүн тэр багаасаа тийм төрж байгаа шүү дээ. Бүгдээрээ л бид нар адилхан төрж байгаа. Тэрийг нь хөгжүүлээд ингээд дэмжиж чадсан нөхдүүд нь одоо тэр нөө нэг анимашны зураач нар тийм хүүхдийн кино хийдэг хүмүүс болж байгаа бол биднийхээ хөгжүүлээг учраас бид нар ингээд зүгээр гоё хүмүүс болсон. Зүгээр гоё хүмүүс болсон. За энэ үрээд 2025 оны 6 дугаар сарын 16-ны даваа гарагийн сонсдог урлаг нэвтрүүлэг урлагийг мэдрийг сураатаагаар кино ертөнц булангаараа шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Ханаа Тому гинт эхэлтгээ үүнд тайлал хот үргэлж бэлэн сураатаагаар тайлал хот за мөн 1000 гига дататай 1000 контент үзэх хэрэгтэй ондори хамтран ажиллаа баярлалаа. За баярлалаа Анжгаа. За маш их баярлалаа. Өргөжлөл эрхэм сонсогчдаа цаг бүрийн ихэнд явдаг радио мэдээгээ хүлээн авч сонсны дараа хөгжилтэй хөнгөн байцгааг сураатаагаар Яна нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3